Самено Amina байна. Өнөөдөр би та бүхэндээ өдөрт яг юу хизээ яаж иддгээ харуулъя. Тэгээ сонирхчихвэл үргэлжлүүлээд үзээрэй. Нэмжим хэлэхэд энэ бичлэн дээр хэр их усууж байгаагаа харуулах болохоор та нар усуухаа битгий мартаарай. Тэгээд одоо манай галтгоор руу явцгаая. Хамгийн түрүүнд би хөлдөөсөн berry-гийн миксийг хийдэг. Тэгээд өөр алим хийдэг. Тэгээд almond milk, тэгээд бууцаа буюу spinach хийдэг байгаа. Тэгээд хамгийн сүүлд хийж дуусчаад ийм chia өөр хийдэг. Тэгээд өөрөө хэрэглэхдээ 20-30 мг-аас хэтрүүлж хэрэглэж болдоггүй гэдэг юм байлээ. Яагаад гэвэл гизэн дотор орохоор хэмжээгээр аягүй их томордог учраас гиз хөөх эсвэл гиз өвтгөх тийм үр дагаврууд байдаг болохоор та нар мэдээлэлээ сайн уншиж агаад хэрэглэж үзээрэй. Одоо juice хийнэ. Healthy pancake хийж идвэртэй. Яаж хийдгийг надад хаарцгаая. Ерөнхийдөө бол нэг өндөг, нэг банан тэгээ овёс хэрэгтэй. Эхний juice хийхдээ ягаад алимныхаа талыг хадгалсан шалтгаан нь өглөөний хоолоо эзний дараа үлсвэл snack болгоод ийм peanut butter алимтай хамт иддэг. Peanut butter сонгохдоо би давсгүй тэгээд natural organic peanut butter сонгосон. Тэгээд энэ нь болохоор 8 г уурагтай байгаа. Тэгээд энийг айгүй амархан зүгээр л халбгаараа peanut butter аваад алим дээрээ түрхээд идэнэ. Зөвлөгөө хэлэхэд альмаа ингээ бүтнээр нь идчихснаас жижиглээд идчихээр илүү амтрахаж идэх учраас арай гоё цадсан мэдрэмж төрдөг гэж би нэг газар уншижсэн болохоор ер нь альмыг бүтнээр нь идэхээ бараг болцсон. Заавал peanut butter хийх шаардлагагүй. Юудаач ер нь хольж идэж болно дөө. Тараг эсвэл тэгэл зүгээр дангаар нь ч юм уу. Тэрийн хоолнд дагуу сонгох asparagus, broccoli, дахины зайрмаг, bok choy, чинжүү байгаа.
болгохын тулд sweet chili sauce-ийн нэг албаг. Оройн хоолндоо салаад хийж идэн тэндээ чихэрлэг төмс, ирдиск, тэгээд салаадны навч, өгөрций, дахиад тээж мах тэгээд жоохон ногоон сонгон байгаа. Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Таалагдсан бол like and share хийгээрэй. Илүү ихийг үзье хүсэж байгаа subscribe дараарай. Бичлэгэн дээр Японд дах амьдралынхаа тухай илүү танилцуулах болно. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа.